Орчны тогтцолд, инженерийн барилга байгууламж, байгаль хамгааллын гэсэн 3 чиглэлээр 21 үзүүлэлтээр тус нэгтгэж гаргасан байж байгаа. За нийтдээ орчны тогтцолд энэ 3 чиглэлээр эрсдэл учруулах таагүй нөхцөл байдал бий болгож буй 5423 асуудлыг бүртгэж фото зургаар баримтжуулж газрын зураг дээр тэмдэглэсэн байж байгаа. Асуудлыг хуваар илэрхийлэх юм бол 24.7% нь явган хүний замын эвдрэл, зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан шинээр зам тавих 1547 тохиолдол бүртгэгдсэн. Хоёрдугаарт нь 21%-аар инженерийн шугам сүлжээний ашиглалт, бүрэн бүтэн байдал, инженерийн худаг, цахилгаан, холбооны кабель, гэрэл төлгийн шон, үерийн далан сувагтай холбоотой 1142 тохиолдол. Гуравдугаарт нь 11.5% буюу авто замын эвдрэл, шинээр орц гарц гаргах, зам тавих тухай 627 тохиолдол. За товчхон хэлэхэд нэгдүгээрт нь орчны тогтчлын чиглэлээр барилга байгууламж барих, өргөтөх, шинжлэх засварын ажил хийх үед мөрдөх, орчны аюулгүй байдлыг хангаагүй 279 байршил нь байгаа иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж хотын өнгө үзмжид сөргөөр нөлөөлж байгаа. Явган замын эвдрэлтэй 562, явган зам хийх шаардлагатай 495, нийт 1057 байршил явгууны замын зорчих хэсэг цаад учруулж буй зүйлс нь барилгын өргөтгөл, хайс, хашлах, сурчлагын самбар, шат, довжоо, гэрлийн шон зэрэг 490 байршил газар чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Том зургаараа бол 5000 гаруй ийм асуудлууд үүсчихэд байгаа. Судалгааны дүнд үндэслэл нийслэлийн засаг даргын албан даалгавар гаргуулж иргэдийн эрүүл аюулгүй орчин сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй таагүй хүчин зүйлсийг арилгах, нийслэлийн хотын өмнө тулгамдсан асуудал болон унтны усны найдвартай их үүсрийг хамгаалахтай холбогдсон үе шаттай ажил зохион байгуулах, үүрэг чиглэлийг нийслэлийн холбогдох нутгийн захиргааны байгууллагуудад дүүргийн засаг даргын хамгийн газар төгс зайлшгүй шаардлага тулгарсан байна. За хотын стандарт чанар аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас бол нийслэлийн засаг даргын албан даалгаврын төслийг боловсруулж танилцууллаа. Боловсрол, соёл урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан тухайн хорооны иргэдийнхээ хүндлэлийг хүлээсэн, танигдсан, үлгэр дуурайл болсон 18-аас дээш насны тус хорооны иргэн байхаа гэдгийг оруулсан. Нэг үгээр бол төв дэлхийн шагналтай гэдэг юм уу, өндөр гавьяа шагналтай хүн байх гэхээсээ илүү тухайн хорооныхоо иргэдэд танигдсан, хүндлэгдсэн 18-аас дээш насны ийм иргэн байх нь зөвөө гэж ингэж оруулсан. За 2-3 дээр бол 2-2-1, 2-2 заасан. За шалгуурын айл нэгийг хангасан байх гээд энийг бол ийм энгийнээр оруулсан. За 2-5 дээр тус хороодын засаг дарга нар нийслэлийн соёлын хэлчээр ажиллах хүний нэрсээ гаргаж дүүргийн засаг даргадаа хөргүүлэх. За хөргүүлсэн нэрсээ дүүргийн засаг дарга нар нэгтгэхэд 5 хоногийн дотор нийслэлийн засаг даргад хөргүүлж, нийслэлийн засаг даргууд Улаанбаатар хотын захирагчид танилцуулан томилох хэсэг шийдвэрийг гаргуулна гэж ингэж оруулсан. За 2-6 дээр нийслэлийн соёлын элчийн томилолтын хугацаа 6 жил байна гэж оруулсан. Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу эрдэмтдээс санал авах хэрэгтэй байна гэж ингэж чиглэл өгснөд дагуу эрдэмтдээс санал авсан тухай мэдээлэл оруулсан байна. За нийслэлийн 152 хороондоо нийслэлийн засаг даргын хамгийн газраас нийгэм бодлогын хэлтсийн дараагаас албан бичиг хөргүүлж бас саналуудыг авсан. За үүнд бол хаан уул дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Налаах, Баянгол дүүрэг бол идэвхтэй бас хороодоо саналууд ирсэн байгаа. За хамгийн сүүлийн буюу өнгөрсөн зөвлөлийн хурал дээр өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу бид нар олон нийтийн санал асуулгыг бас явуулсан. За үүнд бол нийслэлийн соёлын хэлж ажиллуулах журмын төслийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан. Тэр хурлын дараагаар бол нийт Улаанбаатар цэгийн вебсайт дээр бид нар журмын төслөө бүрэн ихээр нь тавьж нээлттэй санал асуулга авсан. 12 хоногийн хугацаанд бол байршуулж нийт иргэдээс санал авсан. Тэгээд авсан саналууд маань бол ерөнхий байдлаар саяны энэ миний өмнө танилцуулсан нэмэлт байдлаар оруулж ирсэн байна. Ер нь бол Улаанбаатар цэгийн дээр нийт байрлуулсан. За нийслэлийн засаг даргын хамгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтстэй хамтран ажилладаг нийт мэдээллийн 8 вебсайтн дээр байршсан. За үндсэндээ бол нийт иргэдийн бас санал үзэлд нэлээдгүй ирсэн саналуудыг тусгасан байгаа. Тухайн хороодод нь иргэдийн дунд идэвхжүүлэх үйл ажиллагаа явуулаад хотын соёлыг түгээх, иргэний төлөвшлийг бий болгох, нийгмийн оролцоог хангахтай холбоотой хэн хамгийн
идэвхтэй сан санаачлал, шин содон, олон хүний дэмжлэг авсан, олон иргэний оролцоог хангасан ийм санаачлал гаргаж ирж байгаа тийм иргэн аль ч насных байж болно. Ямар ч хүйснийх байж болно. Тэгээ цааш нь ямар хугацаанд юу хийх юм гэдгийг сонгон шалгаруулах маягаар бид энэ хотын соёлын элчийг бий болгоё л гэж анханаас нь зорж ажилласан. Хотын соёлтой иргэн гэдэг бол иргэний нийгмийн оролцоо гэдэг бол нийгмийн хөгжлийг хүргэх хамгийн том хөдлөх хүч нь. Тэгэхээр тэр хүчийг бид одоо олшруулахын тулд энэ нийгмийн соёлыг дэлгэрүүлэхийн тулд хотын соёл гэдэг юм бий болгоё. Энийгээ бас илүү санаачлахтай зүгээр эндээс нэг өдөртөм чиглэл аваад хэдэн өгүүлбэрийн дунд тийм ийм гэдэг нэг одоо явцсан хүрээнд асуудал яриад идэг биш. Өөрөө санаачлагч, манлайлагч, стратегч гэж хэлж болохоор ийм л хүмүүсийг бид нар шалгаруулж авах гэдэг байна шүү дээ.